За эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Тэгэхээр бидний студид маш сонирхолтой зочин ирсэн байгааг бол үзэгчд маань мэдсэн бахаа. Түгэл төгөө гэж хин юм бэ? Клабд ороод бүжиглэх юм бол охтуудыг хуйлруулагч. Facebook-ийн одоох 25,000 лайк хийсэн. Монголын гудамжлын бүжгийн ертөнцийг монополчлагч. Ямар ч өрсөлдөгч байхгүй аль хэдийн дээр ноён суусан залуу. Өөрийн гэсэн продакшнтай, бүжгийн студидтэй, байртай, машинтай. Гэхдээ энэ нь та нарын заримд харагдах өнгөц үзэмж төдийлцвэл. Тэгвэл жинхэнэ төөгөө гэж хин юм бэ? Жинхэнэ төөгөө бол мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхөө төлөө үхэж чадхаар залуу. Гэхдээ энэ зүйл нэг өдөр л бий болчихсон юм биш. Яг л мод шиг. За өглөөний минь төргий төөгөө. Босороо. Өглөөний минь босороо. Иймээ сонирхолтой зочин байгаа. Тэгээд маш энергитэй тийм хүчтэй. Тийм гоё шаардлага зөвмөссөн харалтаа та нар тийм. Нар шиг байгаа. За тэгээд бидний өнөөдөр ярилцах сэдэв бол ерөөхдөө одоо амжилтын тухай. Ер нь одоо залуу хүн амжилтанд хүрэхийн тулд те тодорхой хэмжээнд өөрөөсөө ямар хичээл зүтгэл гаргах ёстой юм. За өөрт тохиолдож байгаа энэ бэрхшээлүүдийг яаж бэрхшээл биш юм шиг харж даван туулах ёстой юм те. Энэ бүхний талаар төөгөө өөрөө угаасаа Facebook дээр, пэйж дээр бол хангалттай их юм бичдэг, хангалттай их бас залуучууд чамайг бол үлэр дүрээл болгож сонсдог. Тэгээд бүжгийн урлагийг одоо тодорхой хэмжээнд одоо яг ийм олон нийтэд те хөөх бүжиг гэдэг чи ийм байд юм уу ийм байд юм биш би бүжиглээ л да ямар гоё юм те бүжигчүүн гэхээр л нэг юм нэг салбаас биш те ямар гоё зөв үзэл бодолтой байдгийг ч гэдэг юм уу нэг юм зөв өнцгөөс нь харуулж өгсөн залуу гэж би бол чамаа боддیں۔ Бас сөрөг талаас нь битээ уялдуулж холбоосоо бүжиглэх урлагийг те тэгээд дээрээс нь одоо эерэг мэдээллийг бусдад түгээснээр нийгэмдээ бас нийгмийн бас гэрэлтүүлэх бусдыг гэгэрүүлэх бас боломжтой юм байна шүү гэдгийг бас. Тэр угаасаа энэ миний бодлоор бид нар дэлхий дээр тех гэж ирсэн шүү дээ. За ойрын үеийн сайн сайхан нэг кино тоглосон байсан шүү дээ. Яп Бүхнээс дээгүр гэдэг кино 10 сарын 28-нд нээлттэй хийж байгаа. Тэгээд Above Everything юм уу? One Above All гэж англиар хэлж байгаа гэж байна. Гэтэ яг Бүхнээс дээгүр гэж орчуулсан гэсэн мэдэхгүй байна. Producer-уудын мэдэл тэр тийм тэгээд 10 сарын 28-нд нээлттэй хийж байгаа. Тэгээд бүжиг ямар ч байсан бас мөнгөтэй хүмүүс тоогдоод тийм ээ тэд нар биднэрт инвестмент ингээ хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүмүүс тоогдож байгаа би бас амар их талархаж байна. Тэгээ бас нэг өөрний бүжигтэй киноос нээлттэй байгааг сонсчоо. Гэхдээ алга болсон байгаа би бас яагаад нэг бас мэдэхгүй. Ямар ч байсан ер нь энэ чэнэс дүгнэхэд бол ямар ч байсан залуучууд бүжиг бол амар сонирхож байгаа. Тэгээд бүжгээр дамжуулаад олон улсын соёлтой, хөгжимтэй, харилцааны соёлтой тэгээ бүх юмуд хотын соёлтой ингэж суралцаж дамжиж тэнд очиж байгаа учраас бас би тэрэнд нь амар их олзуурч байгаа. Тэгээд бидний үеэс одоо энэ аль хэдийн хөдөлж эхлэх цаг нь болсон баг те бид нар сураад олон улстай хүл нийлүүлээд за зөвхөн бид нар түүхээрээ ч юм уу өөрсдийнхөө зөвхөн байгалаараа л танигдах биш яг тэдний тоглож байгаа тоглоомыг бид нараас очиж тоглоод өрсөлдөх хэмжээнд гарч ирэх хэрэгтэй баг. Тэгээд тэрэнд хүрэхийн тулд нэг амжилтанд хүрэх шантрахгүй байх гэдэг тэр бүх зүйлүүд амар чухал л да. Хэдэн жилийн өмнөөс бүжиглж эхэллээ? 2007 оноос хойш. 10 жил. За өдгөө бол 10 жил болцсон. 10 жилийн хугацаанд тэг хамгийн гол нь сая бас Америкийн Крис Брауны клипийн тоглосон гэсэн үү? Хальт сухсан гэх юм. Тэгээ Холливуд яг LA тэр одоо юу гэдэг хөгжмийн ертөнц яг тэр баруун иргэн тэр хавийн өрсөлдөөн тэнд өсөглөн байх, өөртөө ихтэй байх тэр бүх одоо яг амьдралын хэм маягийг би өөрөө Монголд харуулах гэж амар хичээж байгаа гэх юм уу. Тийм болохоор бас очиод бас тэн дунд нь хутгалдаа таньдаг танилаараа гүгээд ингээд тэгээд Онод бол амар их баярлаа гэж хэлмээр байна. Яг Америкийн Холливуудад Оно гэдэг Монгол эмэгтэй амар албартай одуудын нүрийг бодож ажилладаг. Тэгээд тэр эмэгтэйтэй би уулзаад тэрүүгээр дамжуулж бас тэр клипэнд орох боломж орсон. Тэгээд амар их талархаж байгаа. Тийм учраас Монголд амар өөртөө ихтэй залуучууд амар өсөглөн босоод тэгээд Монголын яг нийгэм тодорхойлж байгаа тэр үнцгийг бүр даваад олон улсын хэмжээнд сэтгэгээд хийгээд бүтээгээд тэгж яваасаа гэж би амар хүсэж байгаа. Тэгээд тэрэнд нь хэрэг надаас хэрэг нөлөөл гарах хэрэгтэй бол би зөвхөн өгөхөд болно. Тэр одоо бас нийгэмд Монголын одоо ер нь дэлхийн өнцөг боломжтой одоо энэ Монголын бүжгийн салбар ерөөхдөө өрсөлдөхүйц хэмжээнд байгаа шүү гэдэг бас нэгэн одоо илэрхийлэл юм болоо тий. Тэгээд ер нь төгөөгийн хувьд амжилт гэж юу юм бэ? Миний хувьд амжилт бол амар тийм юу төр зургийн зүйл гэж боддог. Яа тэгэхээр асар олон хүмүүс амжилттай амьдраа те гэр бүлэн салаад ингээд юу гэдэг амар их алдаанууд гарч ирдэг. Амжилтаар дамжуулаад түүнийг амар их амьдрал унгааж чаддаг. Тэгээд тэр олж байгаа орлогондоо амар найдаг, нэр хүндэндээ найдаг. Гэхдээ тэр зүйл амар унгадаггүй. Би ч гэсэн тэрнээс олж амар их алдчихсан зүйлээс би амжилтанд хүрэхийн төлөө би бусад зүйлүүдэд зөөлөх хэрэг гарч ирсэн. Тэгээд тэр бүгдийг эцэст нь одоо эргээд өөрийнхөө амьдралыг харахад надад сурсан юмуд амар их байсан. Тэгэхээр одоо бол би яг илүү тогтвортой урт хугацаанд
яаж илүү амжилттай байх тэрний гол суурь нь юу байна? Гэр бүлийн харилцааны суурь нь юу вэ? Тэр зүйлүүдээр хичээгээ явж байгаа. Тэгээд энэ асуудал бол ялангуяа яг одоо юу гэдэг 90 оноос хойш төрсэн залуучуудын бол амар чухал асуудал. Яг юу хамгийн урт хугацаанд байх ёстой юм бэ гэдэг бид нар одоо олтол ойлгоогүй байгаа тийм. Нэг ажиллаад, нэг болоод, нэг шантраал яваал ингээл яг юу ер нь яг мөнх юм бэ? Би удахгүй одоо шинэ би өөрөө боддог байхгүй. Би бол 2081 онд энэ дэлхий дээр байхгүй гэдгийг бол мэдчихэж байгаа. Тэгэхээр угаасаа бид нар яг бүгд энд байх гэсэн тэр зүйлс та нар гэсэн байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар яг юу яг үн цэнтэй юм бэ гэдгийг амар тавьж сурж ойлгож амьдралыг томор харах хэрэгтэй юм шиг юм. Тэр тал дээр бас би яг дахиад хэрэг миний нөлөөд хэрэгтэй бол I'm here for you. Төөгийн амьдралын үн цэн тэгвэл юун дээр оршиж байна? Тим гэж хэлэх үү, үгүй гэж хэлэх үү гэдгийг мэддэг. Тэгэхээр бид нар бүх юмыг сэтгэл хөдлөлөөр харах юм бол тийм за өглөө босноо за би нэг порно үзчих юм уу за би эсвэл найз охиноны хуурчих юм. Бүх юм сэтгэл хөдлөл би ингээ мөнгө өрчих өнөө өрөө би шоу чи. Бүх юмд ингээ сэтгэл хөдлөлөөр хандах юм бол бид нар юу хаач очихгүй юм шиг амтнаас ямар ч ялгаагүй юм шиг. Тэгэхээр оюун ухаан дээр үгүй гэж хэлэх тийм зарчим байх хэрэгтэй юм шиг. Тэгэхээр миний амьдрал дээр хамгийн үнцэнтэй зүйл юу гэхээр би зарчим л гэж харж байгаа. Одоо ямар ч юмд үгүй гэж хэлж чаддаг тэр зарчимд суралцахын төлөө би асар их цагийг зарцуулж байгаа. Тэгэхээр залуучууд яг тэр энэ одоо дэлхийн бүх түүхийг те өвийг ингэж хараад хаана тэр зарчим байна. Би хаанаас суралцаж болохоор юм. Би амжилтанд хүрэхийн тулд би урт хугацаанд явахын тулд миний өвөө удам миний хүүгийн хүү амжилттай явахын тулд би юуг өглөөж үлдээх ёстой гэдэг тэр зарчим дээр амар суралцах юм болов. Би зүгээр тэрийг хайгаал явж байгаа. Still searching for it. Хайгаал тий сураалаа. Зарчим гэдэг ярихлаа надад бас их сонирхолтой санагдаж байна. Одоо ухамсартай шууд холбоотой, оюун ухаантай шууд холбоотой гэдэг бид нар одоо мэдээж чиний ярьснаар одоо 1980 2081 онд тий 80 он гэдэг бид нар ерөөсөө байхгүй байна гэж ярьж штэ. Тэгэхээр биднэрт одоо бас нэг юугаа үлдээч юм штэ, мөрөө үлдээч юм штэ. Энэ мөрийг би үлдээсэн шүү те. Энэ дээр ийм зарчим үлдсэн те. Энэ зарчмыг миний хүүхдүүд дагаж явах юм бол ирээдүйдээ ч гэсэн бас нэг над шиг биш, надаас илүү амжилт гарнаа те. Тэгэхээр ерөөхдөө бас нэг үндсийг тавьж өгч байгаа юм болоо те. Яг зөв. Тэгэхээр эцэг хүний үүрэг хариуцлага гэх юм уу тэрэн дээр амар хүчтэй байд юм шиг санагдсан. Тэгээд би ч гэсэн мэдээж тэрэн дээр амар их алдсан. Гэхдээ би алдаа болгоноос асар их сурж явж байгаа. Тэгээд ганц юм нь юу гэхээр өв гэж бодохоор хүмүүс материалын зүйл нэр хүнд гэж боддог тийм. Би энд мөрөөг шигсэн үлдээ гэж бодохоор чинь 5000 жилийн дараа намайг хинч мөр үлдээснийг санахгүй байхгүй тийм. 3 decade 3 одоо 90 өнгөрсний дараа намайг хинч санахгүй байхгүй дэлхийд дээрээс. Тэгэхээр миний өв өвлөгдөхөд хамгийн чухал зүйл юу вэ гэдэгтээ бас орохоор бүр илүү гүнзгий төвшний ярих. Тэгэхээр өглөө орноосоо босч байгаа хүнд ийм ярихаар амар үлдээж байгаа. Хамгийн гол зүйл нь 10 сарын 28-нд манай кино нээлт хийхдээ бүгдээр очиж үзээрэй. Би lead producing компанид ажиллаж байгаа. Монголын авьяастай залуучуудыг тэгэхээр киноны талаар ярьсан. Кино амар гоё. Юу ихээр би ингээ Монгол кинонд үзэхээр дандаа нэг хүчээр хэлчих үү те дандаа нэг юм айдас үзэж юм зодон ч юм уу юм боевик кино ч юм уу. Нэг хит их нэг юм өгүүлэх гээд байгаа ч юм шиг те. Тиймэрхүү юмнууд манай кинод миний бодлоор яг эсрэг. Наач бүр од ус үе. Амар хөнгөн чамд хүсэл зорилгоч өдөөж өгөн те үзээд вау боломжтой шүү дээ нэрэ гэж бодохоор тэр өвчч юм. Кино тоглоход ер нь хэр байсан? Хэцүү бүжгээс хэцүү. Бүжиг чинь яг тэгээд ингээд байнга сурцсан 10 жил хийцээ болохоор ингээд биенд суудсан. Жүжигэн дээр тэгэл хэцүү тэгээд яг нөгөө надад хамгийн хэцүүсэн манай найруулагч болохоор ингээд би алдсан шүү дээ. Би чинь мэрэгжлийн жүжигчин учраас яг нөгөө найруулагч хүсэж байгаа юм өгөхгүй онгод найруулагчаад тэгээд ингэдэг байхгүй юу. Тэгмээ би чинь нөгөө яг камерны энэ найруулагч тэнд ингээд нэг хөдөлгөөнд хальт харагчингод би зүгээр л би норогийн хамгийн арчаагаа тийм чадахгүй гэл ингээд шууд шантарчиж байгаа юм чинь. Тэгээд нөгөө амар олон жүжигчид бол тэгүүлэх тусам ингээд шарна гоцоож ингэж босч ирээд ингээ хичээгээд уйлж мөйлт юм шиг байгаа юм л та. Би болохоор тэгдэггүй нэг урмаар явдаг. Хүмүүстэй харилцаж гоё харилцаанд донд илүү хөвчөөс сурцсан. Яг тэгэхээр би дүүнэртэйгээ ч гэсэн тэгж бүжгэн дээр харилцдаг гэх юм уу. Нэгнийгээ босгон байгуулж те. Тэгэхээр яг тийм юм байхаар гээд амар хэцүү ингээд жоохон шантрахын үед байсан. Тэгээд яг 2 сарын хугацаанд бол шантарсан тоо амар их байсан. Гэхдээ эцэст нь мэдээж тэр бүх шантарлыг давж гарч ирсний үндсэн дээр одоо энэ кино нээлттэй хийж байгаа учраас хэрвээ шантарж байгаа залуучууд байх юм бол чи юун дундуур явж байгаа ч вэ? Давсны цагт ардаас нь ийм гоё ярьслага өгөөд байж байгаа юм болов. Төв бол мэдээ залхуурдаг тий. Хаяа нэг залхуурах. Ер нь бол тэгэл залхуурлчод хүнд байнга л байдаг зүйл шүү дээ. За тэрийг ер нь яаж даван туулж байна. Тэгээд өглөө хэр эрт босдог хүн бэ? Тэгээ энэ амьдралынх нь нөгөө бүтээмжч гэдэг юм амжилттай нь ер нь одоо холбогддог уу? Ер нь бүжгээр маш их мотивашн авдаг байх тий.
Тийм шүү дээ. Хамгийн гол нь хүн өдөр болго мотивашн авч явах хэрэгтэй байгаа байхгүй. Амжилтанд хүрэхийн тулд ч вэ, эерэг өөдрийг амьдрахын тулд ч вэ. Тэгэхээр хийж байгаа зүйлээ чи дуртай зүйлээ хийж явах юм бол өдөр болгон бусад хүмүүстэй эерэг энергиг өгчих юм бол чи буцаага тэрийг аавна гэж бодож өдөр болго урамтай ямар мотивашнтай байгаа байхгүй тийм. Тэгэд хүнд ингээд би одоо хүнийг босон байгуулж өгөөд би нэг юм заагаад өгөхөд тэр хүний нүдэнд гэх гэрэлтэхэд би зүгээр өстөө энэ дэлхийн бүх юмыг чадахыг санаж байгаа юм. Тэгэхээр иймэрхүү байдлаар мотивашн амирх явж. Тэгээд мэдээ залхуурдаг. Чинь орондоо өглөө босно. Сэрүүл унтраа, уцаа харна. Уцаа жоо ухмаар санагдаад байгаа юм чинь. 10 минут ч юм уу Instagram ухаа тий. Гэтэ тэр үед тэгэл зарчим нөгөө үгүй гэж хэлэх юм гарч ирж байгаа юм чинь. Окей би тэгэхээр илүү би үлгэр дуурайл болохын тулд би энэ газар дээр гэрэлэн байхын тулд би хоолны давсан байхын тулд тий залуучуудын өмнө би хариуцлагатай. Би ямар байна миний дараагийн яг тийм хүмүүс юм. Тэгэхээр би хариуцлагатай учраас надад ийм шалтгаан тооч ирэх байхгүй гэж амар сэтгэлээс зулгаадаг гэх юм уу. Тий. Тэгэхээр өөрөөсөө тодорхой хэмжээний бас золиос гаргадаг гэсэн үг шүү дээ. Унтах цагаасаа хомслох. За тэгэл дээрэс нь юу гэдэг бусад залуучууд шоудал бас ийм тийм болмоор л тий бас тэр чинь зохицуулах бас хэрэгтэй шүү дээ. Хүн бол тий. Тэнгуут ялцчгүй олны өмнө байгаа тодорхой хэмжээнд олон хүн бас төгөөг дагаж харж байгаа учраас алдаатай гიშгэж болдгоо. Нэг хацаа гიშгэж чихээр тэгэл амар гоё байгаа. Түшээд авахгүйгээр цаашаа töглөсчдөг байхгүй хүмүүстэй. Би яхаас өмсөж тэгтээ чи нав ярьж дуусна дээр яг зөхөхөөс юм байна гэж хэлнэ. Юу ихээр ингэж байгаа байхгүй юу? Хүмүүс одоо icon гэж гаргаж ирдэг те. Нэг одоо энэ олонний таних хүн. Тэр хүн бол ерөөсөй алдах ирэхгүй байдаг байхгүй юу? Тэгсэн чи яг амьдрал дээр мастер хүн одоо юу гэдэг юм? Би таквондогийн мастер бай те. Би шавьтай зааж байна. Шавийн сурах гэж оролцсон тооноос илүү би алдсан байгаа учраас би тэнд мастер байгаа. Тийм биз? Тэгэхээр мастер хүн бол олон алдаж тэрнээсээ суралцсан нэг мастер хүн гэж байгаа. Тэгэхээр бид нэг юм хуурамч icon гэж гаргаж ирдэг. Энэ бол төгс хүн байх хэрэгтэй. Бурхан биш тэр хүн төгс биш шүү дээ. Тэгэхээр тэр хүн алдаад суралцаад тэрнээсээ давж гарч ирээд бусдад би ингэж алдсан. Тэрийг хэлж чадж байгаа бол чи жинхэнэ icon гэж чадна одоо бодож байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон алдаж байгаа. Хүн болгон өөрийгөө төгс гэж жүжиглээд бол хэрэггүй. Хичнээн гоё хувцлаа. Яп тэгэхээр миний бодлоор бол тийм. Тэгэхээр цөхмөр байна. За тэгээ төөгөөтэй ярилцах хөвгчлээ. Тэгээ дээрэс нь их өгөөчтэй олон зүйлийг бас шинээр нэг бодох те нэг эргэж харах тийм одоо боломж олгосон сайхан ярилцлага болж ин гэж бодож байна. Тэгээ удахгүй нэг ч кинонд нас амжилт хүсье. Олон хүн бас угаасаа үзнэ гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд Монголын энэ бүжгийн одоо ертөнцийг тийм ээ гэгэрүүлэх илүү одоо өргөн болгох те дэлхийд дахин таниулах тэр үйлс нь бас амжилт хүсье. Угаасаа чиний зүрх өөрөө дандаа юм гоё гэгээлэг би чадна би болгоно би тэрний төлөө зөвхөн би гэдэг үзэл биш зүгээр бид гэдэг юм байгаа учраас энэ угаасаа амжилттай явна гэдэгт бол итгэлтэй байна. Баярлаа. Айгу урмын үг хамгийн гоё шүү дээ тий. Би бол одоо ч бол зүгээр өстой. Зүйлээд өгмөр бол. Залуучуудаа төлөөлөл болоод нэг тий сайхан одоо ерөөхдөө бидний харж байгаа ирээдүйн ямар байх ёстой гэсэн чиг хандлагыг өгч. Миний хэлэх юм бол чи юун дундуур явж байгаа ч вэ? Хичнээн хүнд асуудал тий гэр бүлийн хүчирхийлэл, арх одоо нийгэм чамаа яаж дарж байгаа вэ? Даваад гараарай, ард нь гараарай. Яагаад тэгэхээр амьдрал тохиолж байгаа зүйлс бидэнд тохиолж байгаа биш бидний төлөө тохиолж байгаа гэдгийг ямар санаарай. Чи давж гарсны ард чи өмнө нь байгаагүйсээ хүчтэй байна. Тэгэхээр чамайг илүү хүчрхэгжүүлэхийн тулд энэ амьдрал гэдэг асар том хөдөлгөөн чиний төлөө хөдөлж байгаа шүү. Тэгэхээр тэрийг амар сайн бодоод үзээрэй гэж хэлнэ. Хэлтгий сонсоод амар санагдах юм. За баярлалаа 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 баярлалаа. Баяртай. Одоо бас орноос бас их орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.